За юу яцхан залуусаа News in the House энэ удаагийн бичлэгээр уулзч байгаадаа маш их баяртай байна. Өнөөдөр бол зүгээр нэг дугаар биш, манай суугийн зүгээс цоо шинэ цуврал контентыг эхлүүлж байна. 30 гаруй жил соёлын нүүр царай нь болж хөгжим, кино, бизнес, спорт гэдэг ямар ч салбарт ороод өөрийн нэрээ үлдээдэг хүн. Тэр бол West Coast-ийн эзэн. Тухайн үеийн залуусын амьдралын үнэн бодит байдлыг рэп болгож өгдөг байсан. Одоо ч хүртэл бүх үеийн сонсогчдыг холбож байдаг, тийм ээ. Тэр хүн бол Snoop Dogg. Энэ ярилцлага дээр Snoop зөвхөн хөгжмөө ярихгүй, амьдрал, алдаа, өсөлт, бизнес, эр хүний эр зориг, хүний үн цэн гэдэл үнэхээр л бодолд оруулах таны амьдралд маш хэрэгтэй зүйлсийг ярих болно. Тиймээс энэ удаагийн дугаараа анхааралтай маш сайн сонсоорой. Амжилтын тухай. Тэгэхээр Snoop, чиний амжилтын гол нууц юу вэ? Амжилт гэдэг чинь хүмүүсийн боддог шиг нэг өдрийн том аз, нэг клип, нэг дуунаас төрдөг юм биш ээ. Амжилт бол өдөр бүр хийж байгаа жижиг алхмуудын цуглуулга гэж хэлж болно. Хүмүүс нэг өдөр их хөдөлмөрлөөд маргааш нь амарч болно гэж боддог. Тэгвэл би ерөөсөө тийм биш. Би өдөр болгон хөдөлдөг. Хэдэн минут ч байсан ялгаагүй. Би өчигдрөөс илүү болохын төлөө юу ч хамаагүй хийдэг. Амжилт бол хурдан давхиж очдог финиш биш. Амжилт бол алхсаар байгаад нэг мэтгэд уулын орой дээр гарчихсан байдаг процесс. Би нэг л зүйлийг үргэлж сануулж хэлмээр байдаг. Энэ нь юу вэ гэвэл тууштай байдал бол амжилтын хамгийн үнэтэй түлхүүр шүү. Өөртөө итгэх тухай. Чамд хинч итгэхгүй үед чи юугаар өөрийгөө авч гардаг байсан бэ? Хүмүүс намайг ойлгоогүй үе зөндөө байсан. Дэмжээгүй үед ч зөндөө. Шүүмжилсэн үе нь бүр олон байсан. Гэхдээ би нэг л зүйлийг баримталсан. Намайг ойлгохгүй байгаа хүмүүсийг ойлгуулах гэж амьдрахгүй. Би өөрийгөө л ойлгоход хангалттай. Чи өөрийгөө хэн гэж бодож байна тэр чин амьдралыг чинь тодорхойлдог. Хүмүүс чамайг үл тооно. Хүмүүс чамайг буруугаар ойлгоно. Гэхдээ чи өөртөө итгэхэд өөрийн замаараа тууштай яваад л байх юм бол цаг хугацаа хизээ нэгэн өдөр чамайг зөв хүн байсан гэдгийг нь харуулж өгдөг шүү. Алдаа, уналт. Snoop, чиний хамгийн том уналтаас авсан сурамж юу байсан бэ? Би амьдралдаа ер нь маш олон удаа алдаа гаргаж байсан. Тэгэлгүй жаахав дээ. Би чинь хүн шүү дээ. Гэхдээ би алдаандаа нэг ч удаа унаад үлдэж байгаагүй. Алдаа надад намайг хаана сул байгааг, юугаа засах ёстойг, дараагийн төвшин юу болохыг нь зааж өгдөг. Хамгийн том зүйл бол алдаа бол төгсгөл биш. Алдаа харин шин эхлэл. Амьдрал чамайг унгаана. Гэхдээ унсан газраасаа юу авч босох вэ гэдэг нь хамгийн чухал шүү. Би алдаан дээр нэг л зүйлийг хэлдэг. Чи алдаанаас болоод хожигдохгүй, харин чи сурна. Хувь хүний өсөлтөө. Чиний амьдралд хамгийн том өөрчлөлт авчирсан дадалчин юу байсан бэ? Би дадлыг бол хувь тавилан гэж хардаг л да. Чи юу хийдэг вэ? Тэр нь чамайг тодорхойлдог. Чи өдөр бүр юуг давтаж хийж байна вэ? Тэр нь чиний амьдралыг тодорхойлно. Хэрвээ чи өдөр болгон гомдлоод бусдыг буруутгаж байх юм бол амьдрал чинь яг л тэрэн шигээл болоо л юм. Харин чи эсэргээрээ өдөр бүр 10 минут ч гэсэн суралцаал байх юм бол амьдрал чинь өсөлт рүүгээ л явна. Хүн өөрийн амьдралыг том өөрчлөлтөөр биш, жижиг давталтуудаар л өөрчилдөг. Үүнийг санаж аваарай. Өрсөлдөөн. Тэгэхээр Snoop, чиний амьдралын хамгийн том өрсөлдөгч хэн бэ? Миний амьдралын өрсөлдөгч үү? Хинч биш. Би гэхдээ нэг л хүнийг яалахыг хүсдэг. Өчигдрийн өөрийгөө. Хэрвээ би өнөөдөр өчигдрөөсөө илүү байх юм бол би хожиж байгаа юм шиг мэдрэмж төрдөг л дөө. Харин би өчигдрөөсөө муу байх юм бол би хожигдож байгаа юм шиг мэдрэмж авдаг. Би бусдын амьдралд анхаарал тавьдаггүй, бусадтай ч тэмцдэггүй, бусадтай ч уралдахыг хүсдэггүй. Би зөвхөн өөрийн дараагийн хувилбараа бүтээх гэж л амьдардаг. Энэ л хамгийн чухал юм шиг санагддаг шүү дээ. Хүрээлэл. Ноён Snoop, чиний залуучуудад өгөх хамгийн чухал зөвлөгөө юу вэ? Хүрээллээ эхлээд харах ёстой гэж би бодож ин л та. Өөрийгөө хинээр хүрээлүүлж хинтээ найзалж байна. Амьдрал чинь яг л тийм болдог. Чи залуу байхдаа хинтээ найзалж байна, хиний үгийг сонсож байна, хин чамайг татаж байна, хин чамайг дээш нь түлхэж байна. Энэ бүгд чиний амьдралыг чинь тодорхойлно. Чи ирээдүгөө өөрчлөхийг хүсэх юм бол хамгийн түрүүнд орчноо өөрчлөө. Зөв хүмүүсийг ол. Зөв хүмүүс чамайг урах шагаа татдаг. MLB сонирхдаг хүмүүс надаас айгүй их код асууж исэн. Тэр хүмүүстэй зориулж хэлэхэд NewsSack кодоор эхний цэнгэлэлттэй 150% урамшуулж байгаа шүү. Амьдралын зам. Амьдралын өхөнд зам бас амархан замын талаар чи юу гэж боддог вэ?
Амьдрал дээр амархан зам харагдаж байх юм бол тэр нь нэхвчлэн ер нь л буруу зам байдаг да. Хэцүү зам харагдаж байх юм бол тэр зам чамайг хөгжүүлэх болно. Би амьдралдаа хамгийн ихийг хэцүү замаас л авч ирсэн. Хэцүү зам намайг өсгсөн, хэцүү зам намайг ухааруулсан. Амархан зам чамайг эвддэг. Хэцүү зам харин чамайг бүтээдэг. Би бараг л амьдралынхаа турш хэцүү замаар явсан. Тийм учраас би энэ сууж шүү дээ. Тэвчээр ба зориг. Хүн зорилгодоо хүрэхэд хамгийн их дутагддаг зан чанар, дутагддаг зүйл нь чиний бодлоор юу вэ? Энэ бол мэдээж төвчээрэлтэй. Амьдрал чин хурдны тухай ерөөсөө биш байхгүй юу? Амьдрал харин чиглэлийн тухай. Хүмүүс амжилтанд хурдан хүрэх гэж яарч гүйдэг. Яарсаар яваад замдаа ядарна, буруу алхана, зарим нь бүр буцаад ч явдаг. Гэтэл амьдрал зорилго тэгж ажиллахгүй шүү дээ. Төвчээртэй байна гэдэг бол чи зогсож байгаа гэсэн үг биш. Төвчээртэй байна гэдэг бол чи зөв чиглэл рүү тогтмол алхаж байна л гэсэн үг. Миний хэм маягийг хараад зарим нь 90-ад оны онд оргилдоо байсан, одоо хуучирсан штэ гэж ярьж байсан үе их байсан л та. Гэхдээ 2020 он гараад TikTok дээр хүүхдүүд намайг шинээр олж хараад дууг маань дахин хийт болгож байсан. Энэ болоо төвчээрийн л тоглоом. Би хизээж хурдан өөрчлөгдөх гэж эсвэл хэн нэгэн шиг харагдах гэж оролдож байгаагүй. Би үргэлж Snoop хэвээрээ л үлдсэн. Хүнд зориг байх ёстой. Зориг нь чамайг чиглүүлдэг. Төвчээр нь чамайг хамгаалдаг. Итгэл нь чамайг тэжээдэг. Амьдрал бол спринт биш, харин марафон. Битгий гүйх гэж яар. Амьдралаа ойлгох гэж хичээ. Snoop, хэрвээ яг одоо энэ ярилцлагыг үзэж байгаа залууст таны амьдралын бүх туршлага, алдаа, ялалт, уналт, үг бүрийг нь багтааж хэлэх нэг л зөвлөгөө өгөх боломж байсан бол та юу гэж хэлэх байсан бэ? Таны энэ асуулт үнэхээр том бөгөөд маш гоё асуулт байлаа. Би энэ асуултанд чинь сэтгэл зүрхнээсээ хариулж өгье. Амьдрал гэдэг юм нэг л зүйл дээр тогтдог. Чи өөрийгөө ойлгох уу, өөрийгөө хуурах уу гэдэг дээр. Бусд нь бүгд хоёр дагч. Мөнгөч биш, нэр алдарч биш, дагагчийн тооч биш. Эцэст нь үлдэх ганц зүйл бол чи өөрийн дотоод үнэнтэйгээ учирсан уу, үгүй юу? Залуудаа би алдаа гаргасан, хитрхи чанга ирсэн, хитрхи хурдан ууралсан, заримдаа хитрхи удаан уучлсан. Амьдрал намайг алхан бүрт сорж байсан. Цагдаа, шүүх, масс медиа, үзэн ядагчд гэдэл бүгд надаар тоглож үтсэн. Гэхдээ би нэг юмыг эндээс ойлгосон л доо. Амьдрал чамайг унгах гэж биш, чи унахад юу сурах вэ гэдгийг л сургадаг. Тэнэг байгаагаа нуух гэж нэг хүчлээ тэрэггүй дээ. Сул талаа нуугаад байвал чи тэндээ л гацх болно. Харин сул талаа хүлээн зөвшөөрөөд үүн дээр ажиллах юм бол энэ нь ахиж чиний сул тал байхаа болно. Мондог болохын тулд хэн нэгэн шиг болох ямар ч алба байхгүй. Би доктор Dre шиг болохыг оролдсон болоо би өнөөдрийн Snoop Dogg л чадахгүй байсан. Тиймээс би залууст нэг л юм хэлмээр байна. Өөрийгөө л дуурай. Өөрийгөө бүтээгээд өөрийгөө хамгаалаад өөрөөсөө зүгтхаа боль. Бусдын юу гэж хэлэх нь чамд ямар ч хамаа байхгүй шүү. Хүмүүс өнөөдөр магтана, маргааш шүүмжлэнэ. Гэхдээ чиний байнга хамт явдаг цорын ганц хүн бол чи өөрөө. Өөрийгөө хайрл, өөртөөгөө ярилц, өөртөө боломж олго. Өдөр бүр өөрөөсөө асуу. Би өнөөдөр өчигдрөөсөө нэг ч гэсэн хувь дээр байсан болов уу гэж. Тийм болоо чи ялж байна л гэсэн үг. Үгүй болоо чи ахиж үзэх хичээлтэй байна л гэсэн үг. Эцэст нь залуустаа би нэг л зүйлийг захимаар байна л да. Амьдралдаа том мөрөөд, бага, илүү их удаан амьсгаа авч илүү их хайрл. Бусдыг биш, эхлээд өөрийгөө. Тэгвэл бусд нь аяндаа зөв байрлалд ороод эхэлнэ. Эцэст нь миний хэлэх үг бол Snoop Dogg ч энэ замаар явсаар ирсэн. Чи ч бас чадна. Баярлалаа. За үзэгч та бүхэндээ алдарч рэпер Snoop Dogg-ийн ярилцлагыг товч бөгөөд хураангуй байдлаар хүргэлээ. Түүний чин зүрх сэтгэлээсээ ярьсан энэ яриа та бүхэнд багжигсан ирч хүч бодол ухаарл өгсөн гэдэгт би итгэлтэй байна. Өнөөдрийн энэ шинэ булан бол дэлхийн хип-хопын домгуудаас амьдралын гүн ухаан, туршлага, хичээл, сургамжийг хүргэдэг шин сурал байгаа л да. Хэрвээ энэ булан маань таалагдсан бол та бүхэн бичлэгтээ лайк дарж эртцээ бүртгүүлээрэй. Бас дараагийн дугаарт ямар рэперийн ярилцлагыг сонсомоор байна. Комент хэсэгт сэтгэлдээ бичээрэй. Сакаут түрүү баяртай залуусаа.